За сайн байцгаана уу бүгдд өдрийн өдргий. Zoom аппликейшнийг ашиглах, татад суулгах, бүртгүүлэх, нэвтрэж орох, сургалтандаа хамрагдах зэрэг дээр заавар зөвлөгөө өгье. За Zoom аппликейшний давуу тал нь болохоор үүдэн технологид суурилсан платформ байна. За хурлын үеэр харилцан хоорондоо ярилцах, файлаа шидэлцэх, мөн чатлах зэрэг давуу талууд олонтой учраас манайх Zoom-ыг ашиглаж байна. Одоо та бүхэндээ Zoom програмыг гаргацсандаа болон таблеттай хэрхэн суулгах, татаж ашиглах талаар заавар өгье. Таны утас iOS үйлдвэрлэлийн системтэй бол App Store-оос, Android үйлдвэрлэлийн системтэй бол Play Store-оос сонгон орно. Search хэсэг дээрээс нь Zoom гэж бичээд хайлтыг хийн. Хайлтын үр дүн дээр Zoom Cloud Meeting гэж гарч ирэн түүнийг сонгоод Android бол install, iOS бол git дараа суулгана. Суулгаж дууссаны дараа Open товчийг дарж Zoom-ыг нээн. Та Zoom-ын бүртгэлтэй бол Sign in дараад шууд орж болно. Хэрвээ байхгүй бол Google аккаунтаараа бүртгүүлнэ. Бас Facebook-ээр өөрийн Facebook хаягаараа бүртгүүлж болох нэ. За ингээд бүх бүртгэл орж дууссаны дараа Launch Zoom дарж аппликейшнийг нээн ашиглахад бэлэн болно гэсэн үг. За одоо Zoom-ийнхаа нэрийг хэрэглэгчд байна утасныхаа юугаар өчтөг учраас iPhone гэсэн нэрнүүд, Samsung гэсэн нэрнүүд зурх гарч ирээд байдаг учраас бид нөгөө бүртгэлээ ихээр айгүй хүндрэлтэй болчиход байгаа. Энэ дэр бүгд дээр яаж нэрээ оруулах вэ гэхлээр энэ баруун доод бүлэн дээр more гэсэн дээр дараад ингэж ороод display name гэдэг дээр өөрийнхөө нэрийг өгнө гэсэн үг. Ингээд болчих. Тэгээд save-лээд сургалтандаа амрагдах нэ. Сургалтандаа хамрагдах ашиглах тал дээр ярилцъя. За ингээд Zoom аппликейшн нээсний дараа ухаан танд ирсэн линк холбоос ирнэ. Линк холбоос дээр дараад фононын камера бас нийцсэн байгаа. Join хийгээд join төвчөн дээр дараад сайн хүн гэж холбогдно. За энэ дээрээс сургалт хийсэн үе дээр микрофоныг хаах шаардлагатай, детекцээ нээх шаардлагатай гэх юм бол зүүн доод бүлгэн дээр байгаа mute төвчөн дээр дарж микрофоныг хаана видеого өөрөөр өгж байгаа камерыг өгдөө stop video гэж дарж хаана. За ингээд чат хэсэг дээрээс сургалтын дээр хамрагдаж байгаа хүмүүстэйгээ хоорондоо харилцаж чатч болох нь байна. Бас мөн файл илгээж дэлгүүгээ файл зураг илгээж бас болдог байна. За сургалт дуусны дараа leave хэсэг дээр дараад гарнаа.